Энэ олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлд нэр дэвшүүлэх хүсэлтийг 2024 онд зарласан шиг санаад ахын. Ингээд 2 жилийн хугацаанд улсын их хурл тэр дотроо төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хойшлуулж ингээд 2 жилийн дараа хилцэх гэж байна л да. Тэгэхээр яг ач холбогдлын хувьд нэр дэвшсэн хүмүүс нь хүсэлт нь хിവэрэ байгаа үсттэй гэдгийг тодруулж ач холбогдлынхаа хувьд одоо нөгөө бүтэн 2 жил өнгөрцөн байхад энэ асуудал яах вүлээ гэдэг ийм жижигхэн асуулт. За Баярбатар гишүүний микрофон өгье хариулт. 2025 оны 12 сарын 9-ний өдрийн 13 дугаар тогтоолоор энэ ажлын хэсэг байгуулагдсан. За тэгээд өмнө нь бол яг бас энэ хугацаанууд нь дууссан зүйлүүд л манай ажлын хэсэг бол их богино хугацаанд ажиллаад сонгон шалгуулалтаа хийсэн. За нэр дэвшигчдийн одоо хүсэлт хүчинтэй хэвээрээ байгаа. За гол хууль нийцүүлсэн агуулга нь өөрөө юу гэхээр өнөөдрийн хуулийн 21-ийн 6 дээр одоо Монгол Улсын ерөнхийлөгчид эрх зүй гадаад харилцаа сэтгүүл зүйн эрүүл мэнд боловсрол биеийн тамир байгаль орчин хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бүс байгууллагуудаас бол 7 хүнийг их хурл сонгох үүрэгтэй байдаг. Тэгээ энэ дагуу бол одоо 3 хүн бол хүчинтэй хугацаа дууссан, бүр эрх дууссан. Энэ 3 хүний чиглэл нь өөрөө боловсрол, биеийн тамир, спорт, хөдөлмөр нийгмийн хамгаалалт гэсэн 3 чиглэлээр одоо өмнө байсан зөвлөлийн гишүүдийн бүр эрх дууссан. Тэгээ сая тэр 19 нэр дэвшигч эрхтэй бол янз бүрийн төрлийн бус байгууллагуудаас ингээ холилдоод ирсэн байсан учраас эхний шалгаруулалтаар бид нар хассан гол зүйл нь хуульдаа нийцүүлээд яг боловсрол, биеийн тамир, спорт, хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн дээр нь одоо холбогдох хуулийн хэлтийн байгууллагуудаас авсан тодорхойлолтыг үндэслээд 9 хүнийг үлдээж 10 хүнийг бол одоо ажлын хэсэг сонгон шалгуулалтаас ассан байгаа. За ажлын хэсгийн санал төгөлтөд холбогдуулж гишүүд асуулт асууж үг